хагас зууны түүхтэй хан уул цогцлбарын цадиг. Сургууль. Энэ л үг төрөлсөн гэрээс өөрцгүй игэл дотн санагдаж, төрлөх их нутаг шиг нэг л илгэм сүү бодогдно. Ардын сургуулийн босог алхаж орсон мөчөөн дурсахад амьдралынхаа гигэн дурсамжууд аандан хөврөн. Тийм ээ. Ижи автаа игнэх ачтан гэвэл хүмүүс эрдэм төдөлсөн ачид багшаа нэрлэн ээлээ харилсан төрлөх сургуулаа насан туршид дээдлэн хүндэлнэ. Хин хөнгүй сурагч вэ нэгэн санавал бүрэн самбарын өмнө цагаан зэрд урт заагуур барин хичээл заах багш нүдэнд үзэгдэж хүүхэд шүүгсэн их өргөөний дүр өөрийн ирэхгүй сэтгэлд буун. Анги танхимтай ахан түш шиг ижилдэн дасч алаг хорвоогийн сонин хачинтай гайхан танилцсан алдраа багын анд найзуудын хүүхэд насны төрх нүдэнд харагдана. Сургууль хэмээх сурахын хүсэл мэдхийн жигүр харилсан эрдмийн их өргөөгөө 8 настай болчраас 80 настай өтгөс хүртэл ингэж л эрхэмлэн дурсдаг нь аргач хүү бизээ. Улс Монголын хөгжлийг хөтлөх олон алдартныг төрүүлж, улс нутгийнхаа нэрийг өргөсөн олон суутан төгссөн ийм л нэгэн сургуулийн хагас 100 жилд бүтээсэн бүтэн түүхийн тухай өгүүлсв. Хамгийн гол юм бол сургалт руугаа орох шаардлагатай байсан. Мэдээж одоо төвөөсөө аслагдсан. Тэгээ өнөөдөр нэгэн одоо аймаг орон нутагтай бол манайх чинь хилмигцэн омгийнхан шиг. Ер нь одоо дэмжийн сургууль гэл хүүхдүүд маань хүртэл зарим нь уйлаад орж ирдэг байсан. Зүгээр багшаа тэмцээнд ороход манайх яг л төрүүлмээр байсан. Үгүй маа гэхэд 2-т орох байсан, 3-т орох байсан. Инхэд бид нарыг дандаа шовдрлаад ингээ байрын маань арагшаа ухраачдаг. Нэг сайн багш одоо улсын тэргүүний багш, миний төвшөрц байсан ах хүн багш, оюунсран багш, орос эдний багш. Тэр маань орж ирээд бас. Гэхдээ захирлаа энэ зүүн сургуулиуд төр чинь гадна дотноос ирсэн төлөөлөгч болох орох. Сая Оросын холбооны одоо Чита мужийн том бараг 1-р 10 жилд ирээд айгүй хэм өгөөд явсан гэж шээ. Яагаад манай сургуулиар ордоггүй гэж. Үнэхээр оруулж гисэн хүн байсан. За тэгэд энэ их олон хүмүүсийн эрэлт хэрэгцээ хүсэж байгаа учраас шинжил гэдгийг яг одоо зоригтой хийх ёстой. Тэр зохицолбор гэдэг одоо хэв шинжийг анх ярьжсэн. Тэр яг хэв шинжээр нь авч явах ёстой гэдэг бодлогын төвшөнд бага сургуулаа, дунд сургуулаа, ахлах сургуулаа багш нараа бүгдийг нэг салгасан. За ингээд тэр одоо олимпиад уралдаан тэмцээнд хизээч одоо улсын олимпиадаас медаль авчирдаггүй байсан. Тэгэхээр тухайн үед бас чарин одоо цалин хөлс нэмэгдэл урамшуудыг өгөх тогтолцоо нь бол бидний эрхэнд байсан. Тийм учраас багш нарынхаа цалин одоо олимпиад, аймгийн олимпиад, улсын олимпиадад төрүүлсэн багш нараа сарын цалингаар 50%-аар нэгэд цалих журмууд гаргаж ирсэн. Энэ үл одоо айгүй том хөшөөрөх болсон. Эднэрийг хөгжүүлэх. Инхэд одоо 12 оны хавар одоо аймгийн олимпиадад манайх анх удаа тэргүүн барьцсан. Тухайн үед манайх 4-р сургууль гэж байсан. Инхэд 93 сургууль нэгдэж зохицолбор болсон. Тэгээ энэ зохицолбор болсны үр дүн өөрөө бол асар их байсан. Яагаад гэхээр багш сургуульд нэг 2-1 монгол хэлний багш байснаас нэг сургуультай 7-8 багш байх. Тэр хэмжээний математикийн багш байх. Эднэр өөрөө хамтарч ажиллаж байвал нэг өрсөлдөх чадвар. Боловсролын би одоо сүүлийн үед бас их ярих дуртай бас. Боловсролын өрсөлдөх чадвар. Нөгөө худалдааныхан болохоор юм хүм айгүй гоё эрктамддаг штэ тий. Эрктамдад одоо энэ худалдаа авалтыг чдэг татдаг штэ. Тэрэн шиг сургууль өөрийн гэсэн тийм орон зайгаа бас одоо чөлөөтэй бусдад илэрхийлэх ёстой. Тэгээ энэ утгаараа бид нэр одоо багш нарын чадварыг сайжруулсан. Хөтөлбөрүүд бий болсон. Хангууд сургуулийн өөрийнх нь одоо стандарт нийцсэн хөтөлбөрүүдээ бид нэр одоо хийж эхэлсэн. Тэгээ ингээд дэвшил гараад ирэхээр улсын тэргүүн болох зорилтыг тавьсан. Нэг биеийн тамирын багш одоо ажиллаж байгаа олон улсын мастер Пүрүжо гэдэг залуу байгаа. Тэр захирлаа тоод нэр амар их ингээд шахсан хүнээ бодохгүй ингээд асарт ингээд өндөр зорилттой тавих юм а. Бид нар чинь бас одоо бас энд ч хүрэх гэж ядарч яштай гэж битээд заримыг нь сулдаасан байх, заримыг нь ядраасан байх. Тэгтэл бас
ард талд нь одоо энэ амжилт ирэхэнгүүд хүн болгон. Тэгээ өөрөө өөр хамтлан улсын тэргүүн болчиход ирээд тэрж аваад багшаа таних зүв байсан байна. Баярлалаа багшаа гэж ингэжсэн. Тэгэхээр энэ бол одоо ажил гэдэг бол олод хийх юм. Олонд одоо ажлууд байсан. Одоо ажил дотруудаас сургууль гэдэг өөрөө жинхэнэ яаж оршин тогтнох уу гэдэг л сургуулийн менежментийг бид нэр бий гаргахыг оролцсон. Одоогоос яг хагас 100 жилийн тэртээ Дорнод аймгийн хан уул цогцлбор сургууль тулгын жулууга тулж Чойболсон хотын дэнжид иргмийн үр дэлбэлэн дэлгэрсэн түүхтэй. Хүн төрүүлж өсгсөн гэж яавах хан ачиг насны туршдаа марталгүй санаж явдаг шиг төрлөх сургуулийнх нь үдийг нээж тулгыг тулсан ачид багшаан үе үеийн багш шавнар нь өнөд дурсаж өндөр алдрыг нь өргөж явна. Найдан багш Дорнод аймгийн халахгүй суманд төрж өссөн бөгөөд 1931 онд хушууны баг сургууль төгсөж, улмаар дунд сургууль дэвшин суралцж, 1932-оос 1936 он хүртэл Дорнод аймгийн сурталгуулгын улаан гэрэн эрхлэж, үсэг бичгийн багш 1936-аас 1949 онд цэргийн алба хааж, баг, дунд, ахлах тушаалын дарга 1938-аас 1941 онд зөвлөлт холбоотуулсан цэргийн химийн сургууль суралцж, Дорнод аймгийн төвийн 10 жилийн сургуульд багш, туслах багш 1951-ээс 1953 онд аймгийн намын хороонд сонины орлогч эрхлэгч, сурвалжлагч, даргын туслах 1953-аас 1956 онд багшийн сургуульд оюутан 1956-аас 1958 онд Чойболсон хотын багшийн сургуулийн захирал 1958-аас 1963 онд Дорнод аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хариуцлагатай нарийн бичгийн дарга 1963-аас 1964 онд улсын багшийн дээд сургуульд оюутан 1965-аас 1970 он хүртэл оройн сургуулийн захирал 1970-аас 1983 онд 8 жилийн 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсралтай тал бүрийн ариун мэдлэгтэй ажилч хичээнгүй нэгэн байжээ. Тэрээр ардын багшаас гадна 1941 онд фашистын Германы эсрэг авгай их орны дайнд 1945 онд Японы империализмыг сэргүүцсэн чөлөөлөх дайнд оролцож явсан зоригт Ахмад дайчин билээ. Холж хараа мэрэгэн ухаан хатуужил төвчээртэй найдан багшийн тууштай хичээл зүтгэлийн үрээр мөнөөх багшийн сургууль маань 60-аад оны сүүлээр 8 жилийн 3 дугаар сургуулийн үндэс суурь болсон түүхтэй. 1969-1970 оны хичээлийн жилд 1-р сургуулийн салбар сургууль болон үлдэж, аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн дарга Дамжин Сүрэнгийн 1970 оны 1-р сарын 10-ны өдрийн тэг 5 тоо тушаалаар 8 жилийн 3 дугаар сургуулийн захирлаар найдан хичээлийн эрхлэгчээр Цэсмаа нарыг дэвшүүлэн томилж 20 бүлгийн 600 гаруй сурагч, 41 багш, 8 ажилчин, оройн сургуулийн 3 багштайгаар анхны сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Ингэж л 1939 оны халах голын байлдаанд эх орон элгэн саданг минь харийн төрөмгийлэгчдээ сүмгөөлж Монгол цэргүүтээ мөр зэрэгцэн тулдаж Баатарлаг гавья байгуулсан зөвлөлтийн цэргийн эмнэлгийн байрыг инх цагт эрдмийн өргөө болгон өндөр үдийг нээж өрхийг нь татсан билээ. Хүн үлдэх түүхэн өөрөө бүтээдгээ гэдэг. Энээл сургуулийн ханыг ширлэж тооныг өргөсөн найдан багш лугай адил үе үеийн олон арван ачид багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэр их хөдөлмөр, төрлөх сургуулаа, сурагчдаа гэсэн халуун сэтгэлийн үрээр энэ их айлын ам бүл өсөж өндийж ажил үйлсэн аривдан дэлгэрсэн. Дэнжийн сургуулийг дэгжээ мандулж, дэлгэр Монголдо нэрийг нөргсөн энээл сургуулийн бас нэгэн бахархал бол яахарахгүй Монгол улсын гавьяат багш Бадарч үлээ. Түүний 11 жилийн ажил хөдөлмөр энээл сургуультай холбоотой. Сурагчдын сурлагын чанар, сургуулийн гадаад харилцаанд онцгой анхаарсан Бадарч багшийн ачаар хүүхэд багчуудын сурах орчинд нийцүүлэн урлаг, спорт, дотор байрны хоолны заалны өргөтгөлүүдийг хийлгэж чадсан. Түүний үед сургууль өөрийн гэсэн дотор байртайч болсон байна. Ийм л сайн багш нар сайхан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үрээр хан уул цогцлборын хагас 100 жилийн гайхамшиг түүх баяжиж, шат шатны сургууль боловсролын өлгий болж, сааршгүй их эрдэмт хөдөлсөн хөтчин байж, гол ус мэд он жил өнгөрөвч голомтоо сахин тасралтгүй үргэлжилсээр эдүүгээ 50 нас хүрлээ. Энэ бол шинжлэх ухаан суу бэлгээр нотлогдсон эрдмийн онцсон түлхүүрийн шидийг
бяцхан оюуны тархинд сэтгэлэн жилэн зааж ойлгуулсан их хүмүүсийн үе үеийн эрдэмтэн багш Игэл Баатаруудын гавьяа билээ. Динжийн сургуулийн бүрийг засч дэлхийн энтэй боловсролыг шавнартан олгосон Ахмад багш нарын алдар гавьяа бууршгүйхэ. Үнэхээр л нэрт яруу нэрг шарвын сүрэнжавын багш найрглал бичсэнчлэн Ахмад үеийн багш нарт хийхгүй ажил гэж байгаагүй. Хөгжим бариул дуучин, клубт очвол жүжигчин, багт гарвал ухуулагч, байшин бариул инженер, бүлээрсэн хүүхдэд дэмж, бүрлэгсэн дайсан шүүгч, цэнд комиссар хөхөө тоглоод цэцэглэж явсан насад эднийх, хүмүүн төрлөختөн задгай цагааны аянд хөл нийлсэн бүжигд эднийх, хуучин бүдүүлгийг хална гэд зүтгэж явсан үе тэднийх, хөвсгөлт соёлыг дэлгэрүүлнэ гэд шамдаж явсан цагт эднийх. Их шиг тайрцгийн пензэн дээр ичин хорлоог дуулуулж байсан юм. Цэрэн хүүхний намтар түүжийг цэндийн хүүтэй бичлцэж явсан юм. Агаар будан нэвтлэн гийгүүлсэн багшийн сургуулийг дуудуулж явсан юм. 10 жилийн 1-р сургуульд Сурагч Ханбатыг элсүүлж байсан юм. Дайны жил их сургуулийн анхны довжоог эвэлцэж явсан юм. Даяар талдартай шилэн оройд нь алтан нарыг залалцаж явсан юм гэдэг шиг байгуулсан гавьяа нь хан улс шиг өндөр бүтээсэн үйлсэн Минингийн тал шигэн ариун билээл. Энэ л динжид ихэрлэн орших. Тухайн үед аймагтаа хамгийн өндөр давхар байшин тооцогддог байсан Орос хятад сургуулийн барилга нь 1963 онд баг сургуулиар сүрэн тавьж, улмаар 8 жилийн 2-р сургууль болсноор 55 нас хүрчээ. Боловсролын шинжилгээний бодлогыг хэрэгжүүлж, Монголын анхны цогцлбор сургууль болсны 20 жил, дотор байр байгуулагдсан хөдөөгийн 6 сумын хүүхдийг бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн 40 жилийн түүхт ойж давхар таацсан тохиож байна. Олон сайхан удирдлага, багш ажилчдын хамтын оюуны хүчинд сургууль оршин тогтнодгоо. Өнгөрсөн хагас зууны түүхийн хугацаанд энэ сургуулийн ачааны хүндийг үүрч явсан Ахмад удирдагч Найдан, Монгол улсын гавьяа төгс Бадарч, Мав Гэрэнчин, Эрдэнэ, Батжаргал, Дандар, Лавгдаш, Гомсүрэн, Жамбал, Намсрай, Нарандава, Хүрлбат, Дөржижүгдэр, төмөр нарынхаа олон багш нарын өөгүй их хөдөлмөр, өргөшилж бүтээсэн нөр их зүтгэлийг бишрэн мэхээм үү. 57 оны багш. За энэ сургууль 68 оноос эхэж ажилласан. Тэгээ энэ хугацаанд 2 ангид төгсгсөн. Одоо энэ оюун сүрэн багштай, Өшөөний Баатар зөрөгтэй ийм ангуудыг төгсөв. За энэ хамт олон хамт ажиллахад үнэхээр сайхан хамт олон. Би үргэлж бахархаж явдаг. Сайхан шавнартай, сайхан багш нартай, ийм хөдөлмөрч багш нартай ийм сургуулаа. Тэгээ сургуулийн маань энэ сайхан ой болж байгаа маш их баярлж байна. Би одоо ирж чадахгүй ч гэсэн бүр албаар хүүхдүүдээрээ хөргүүлээд ирлээ. За манай сургууль бол одоо дээр үед Оросын цэргийн эмнэлэг байсан байранд одоо анх сургууль ороод тэгээд 1-р 10 жилийн сургууль тэнд байжгаад шинэ байранд ороход нь манай сургууль одоо буурин дээр нь 3-р 8 жилийн сургууль гэж анх байгуулагдсан. За тэр цагаас хойш бол одоо 2-р 10 жилийн сургууль, 4-р сургууль, хан уул цогцлбор гэдэг ингээд 4 удаа нэр маань солигдсон ч гэсэн за тэр дэнжийнхээс айлуудын хүүхдүүдийг сургасан тэр үйл ажиллагаа нь бол хэвээрээ одоо хүртэл үргэлжилж байгаа. За би боловсролын байгууллагад 35 жил ажилласан. Манай энэ сургууль бол одоо түүх 50 жилийн хинаа болж байна. Тэгэхээр энэ 50 жилийн одоо 35 жилд нь одоо миний амьдралтай бол салшгүй холбоотой. Тэгээ бид нэр энэ сургуулийнхаа одоо анхны одоо 3-р 8 жил байхаас нь ажилласан болохоор одоо сургуулиараа их бахархдаг. Дэнжин жижигхэн сургууль маань өнөөдөр одоо улсын хэмжээнд нэрээ гаргасан улсын тэргүүний үндэсний лаборатори сургууль болж ингэж өргөжин тэлж шинэ байранд орсон ийм сайхан байгаад нь Ахмад багш нар бид нар бол их баяртай байдаг юм аа. Би энэ сургуульд 1950-аас 55 онд 55-аас 60 онд 10 төгссөн. Тэгээд 70 оноос хойш 30 жилийн сургуульд ажилласан Ахмад багшийн нэг юм аа. Тэгээ энэ сургууль маань өнөөдөр шинэ байранд орж сайхан хичээлийн танхимтай боллоо. Энэ сургуулийнхаа дэгжиж сайхан яваа амжилт бүтээл гаргаж яваад нь Ахмад багш биднийг баяртай байдгийн.
энэ сургуулаа хараад энэ сургуулийнхаа одоо ороод ахмад багшийн хувьд бол одоо сэтгэл сэргэж баясаж явдаг юм аа. Тэгээд энэ сургуулийн хамт олонд сургуулийн захирал Бүдуя түүний 76 оноос хойш 2011 оныг дуусгах 37 жилээ бодсож итгүүртэй гарсан энэ сургуульд ажиллах хугацаанд үе үеийн сайн ахмад багш нартайгаа үе үеийн шавь нартайгаа хамтарч ажиллаж энэ аймгийн бүхэл амжилтуудыг үзүүлж байсан ийм сургуулийн суурин дээр би ирж ажилласандаа баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд манай захирал Бүдуя энэ шинэ сургуулийг барихад одоо хөрөнгө оруулалт хийхэд их хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулахад маш их хүчин тустай ажилласан үр дүн манай сургууль өнөөдөр ашиглалтанд орж байна. Өглөөний нарыг өлгийдэн тоссон өндөр дэнжийн сургуулийн өнөр баян их түүхийг ингэж л тэд эхлүүлсэн. Өнөөдөр 100-ны талыг насалсан эглэхэн энэ сургууль бахархах амжилт байгуулсан гавьяараа дорноддоо төдийгүй улс дан тэргүүлж тогтвортой боловсролыг хөгжүүлэхэд оруулсан хөв нэмрээрэн танигдж дорны цэнхэр хязгаарт алдраа дуурсгасан домогт Монголын эрдэмийн их өргөө болжээ. Сэтгэл дотнохын жингний хонхон дуу сэрүүн салхи сэвэлдсэн сэргэлэн дэнжийн сургууль минь талхад тахигдсан хан улаараа овглож хаач явсан сэтгэлийн толтноо гэрэлтнэ. Халуун нарны алтан цацрагийн илчтэй хатан хэрлэнгийн мөнгөн долг ойшиг өнгөтэй хараа булах дэнжийн цагаан сургууль минь дэлхийн хаач явсан бодолд уяатай. Дорндын боловсролын байгууллагын домог түүхий гэрчлэг 80 жилийн намтар түүхийн улбаатай 50 оны талбүн зузаан тавчаантай төрлөх сургуулаараа бахарх нам. Энэ л эгэл хэрнээ их түүхийг бичиглэгчт нь үе үеийн бахархал болсон эрдэмтэн багш эгэл ажилтан эрхэм төгсөгч нарнд билээл. Хагас зууныг өртөөлөн мандсан 50 жилийн түүхт ой гэдэг он цагийг эзэлсэн алдартнуудаа иргэн дурсах одоо өнгөрсөн ирээдүй 3 цагийн алтан хэлхийг бөхлөх эхийн их бэлгшээл эрхэм сайхан бариллага үлгөө. Тийм ээ. Өнөөдөр төрлөх сургуулийн минь 50 жил, хан ул цогцлбор болж өргөжсөний 20 жил, 2 дугаар 8 жилийн сургуулийн 55 жил, дотор барьны 40 жилийн түүхтөө нэгэн зэрэг тохиож өгн юутай их баяр багтал бай. Одоо анхныхаа багшийг гараг эхлэхэд сургууль маань бол 3 сургууль нэгдэж цогцлбор сумыг өргөн одоо сургууль том айл болж нэгдэж орж ирсэн. Яг түүнд бол анхны багшаар орж ирсэндээ бас бахархаж явдаг. Ингээд сургуулийнхаа түүхэн он өдрөө тохиолдуулаад нийт багш ажилчид үе үеийн багш нартаа төгсөгчдөө эцэгчүүдээ баярын мэндийг уламжлая. Бид нар хүүхднийг бүрэн хөгжүүлэх сайн хичээл үйл ажиллагаа улсын уралдаанд бол хичээлээс гадарх үйл ажиллагаа байгалийн ухааны хичээлүүдээр бол амжилттай оролцож өөрсдийн арга зүй туршлагаа бол хуваалцаж чадсан, түгээн дэлгэрүүлж чадсан. Мөн боловсролын шинжилгээ сүм хөтөлбөрийн түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг бол аймгийнхаа одоо бүх сумд 13 сумдаар явж түгээн дэлгэрүүлэлтийг хийж сайн туршлага, арга зүй технологи бас түгээж дэлгэрүүлж чадсан. Багш нар маань судалгаат хичээлийг бол тогтмол хийж засан сайжруулж өөрсдийн гарын авлага болгож бол хөтөлбөр болгон эмтгэл болгон жил бүрээр сүүлийн 3 жилээр ингэж гаргаж бас түгээн дэлгэрүүлж байна. Ингээд нийт одоо үе үеийн төгсөгчд болон сургуулийнхаа хамт олонд 50 жилийн ойн баярын мэндийг төвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ёроо. За би анх энэ сургуульд багш хэмээх алдрын эзэн болохоор орж ирэхэд манай сургуулийн захирал Эрдэнэ, хичээлийн эрхлэгч Магу Эренчин багш, бага ангийн хичээлийн эрхлэгч профессорын багш нар намайг одоо халуун дулаан сэтгэлээр анх хүлээн авч ажлын минь анхны гарааг эхлүүлж чиглүүлж өгч байсан. Тэр цагаас хойш одоо олон сайхан багш нартайгаа би хамтран ажиллаж тэднээсээ их зүйлийг сурч мэдэж одоо хичээлээ хамтран бэлтгэснээр одоо 25 жилийг одоо үтж байна. Тэгээд энэ ажиллах хугацаанд би 5 нэгдүгээр ангийг даан авч төгсгсөн байгаа. Тэгээд тэр олон сайхан шавнараараа бол өргөж бахархаж явдаг.
За ажиллах хугацаанд гаргасан амжилт бүхэн мань одоо пүрэвсрэн багш болон Монгол Улсын гавьяат багш, бүтцийн багш, Монгол Улсын зөвлөх багш, цогцлмаа багш нар болон одоо үе үеийн олон сайхан ахмад багш нар хамт олон одоо бяцхан шавнаар тэдний эцэг ихтэй бол салшгүй холбоотой. Манай хамт олон бол 2017 оны аймгийн тэргүүний хамт олон болсон. За манай хамт олноос улсын тэргүүний багш бол 2 удаа төрөн гарсан. За хамгийн сүүлд 2017 онд судаа багш маань улсын тэргүүний багшаар шалгарсан нь бол манай хамт олонны бас одоо хамгийн бахархам амжилтуудын нэг юм аа. Ер нь энэ их амжилтуудыг гаргахад хамгийн их чухал нөлөөлж байгаа зүйл бол манай захирлын бас зөв чиглүүлэг, удирдлага, манлайлах чадварын бол үр дүн гэж одоо манай хамт олон бүгд сэтгэл нэгтэйгээр бол ярилцаадаг. Доронтой аймгийн хан уул зөвлбөр сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Нямдагийн Чимгээ байна. Ингээ та бүхэндээ төрлөх сургуулийнхаа 50 жилийн баярын мэндийг хүргье. Энэ жил манай сургуулийн түүх 50 жилийн тохиогч байгаа. За тэ намайг хорлож өгдөг 1988 онд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг дүүргээд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сургуультай бол 18 жил ажиллаж байна. За манай сургууль бол үндэсний лаборатори улсын тэргүүний сургууль байгаа. Манай сургуулийн хамт олон маш эвсэг хамтарч ажилладаг. Тийм учраас үнэхээр гайхалтай хамт олон байгаа. Тэгээд энэ хамт олондоо болоод үе үеийн төгсөгчдөө, үе үеийн ажилтан багш нар, сурагчдаа бүгдээр нь баярын мэндийг хүргье. Намайг Бацаахны Нямжаа гэдэг. Би энэ сургуульд 97 оноос хойш холбогдсон гэж хэлж болно. Учир нь би 97 онд энэ сургуульд 1-р ангид ороод 10 жилийн сургуульд сурч төгсөөд физикийн багш мэргэжлэх сонгоод физикийн багш болоод энэ сургуульд ирж ажиллаж байна. Одоогоор энэ сургууль 7 жил болж байна. Яагаад физикийн багш болсон байг бол дунд ангид орж ирэхэд физикийн хичээлийг ороход илүү их сонирхолтой санагдаж тэгээд багш нар эрдэмтэн мэргэн багш нарынхаа үгийг сонсож тэднийгээ дөөрэн багш болно гэсэн хүсэлтэй 7-р ангиас 10-р анги хүртэл явсан. Тэгээ үүнийг 11-р ангийн стирх шалгалтанд хангалттай оноо авч багш мэргэжил болох замаа нээсэндээ тэгээ үүгээрээ ч одоо 7 жил ажиллаж байна. Эрхэм хайртай багш хорлож багшийнхаа хажууд хамтран ажиллаж байна. Энэ нь бол миний хамгийн том давуу тал гэж боддог. Миний мэдэхгүй чадахгүй бүх юмыг хэлж өгч өдий зэрэгтэй болгож байна. Тэгээд одоо шавийн эрдэм багшаас гэж би одоо тэгээд энэ сургуультайгаа холбогдоод бол цаашид ч гэсэн холбогдсон байх болно. Тэгээд сургуулийн маань түүхэн 50 жилийн удахгүй тохиогч байна. За энэ ялдамд сургуулийн үе үеийн удирдлага, за бидэнд хичээл зааж ирсэн ахмад багш нар, за үе үеийн багш ажилчид, үе үеийн төгсөгч нарт, за бяцхан шав нартаа сургуулийнхаа 50 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж байна. Хүргэж байгаадаа маш их баяртай байна. Дорнод аймгийн Хөлбөмбөр сумаас ирсэн. Тэгээд сумынхаа дотор байртай харьцуулбал гэвэл ер нь давуу тал нь гэвэл манай байрын давуу тал нь гэвэл маш олон хүүхэд байдаг. Тэгээд тэр олон хүүхдийг яг л ээж шиг нь аав шиг нь яг л гэрд нь байгаа юм шиг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Тэгээд ер нь тасагтай бол дээдл нэг 8 хүүхэд байдаг. Тэгээд тэр 8 орон дээр нэгээрээ байрладаг. Тиймээс ямар ч тийм хичээлийн өрөөтэй, телевизийн өрөөтэй чөлөө цагаараа хүүхдүүд нь тасагтаа шатар тоглож чинь гадаа гараа тоглоёг үйл талбай байгаа. Тэгээд ер нь бол тэгээд бидний баг 2 дахь гэр гэсэн.
Хүүхэд багчуудын цовоо цэлгэн дуу хадаж, хүсэл мөрөөдлийн мөнгөн хонхны дуу жингэнсэн Эрдмийн сарвалын өргөөнөөс эрхэм үзэгч танд сурагч насны тань баяр баясгалан сургуультай холбоотой дурсамж бүхнийг тань инээмсэглэл болгон илгээж байна. Дорнод аймгийн ууган энэ сургууль өнгөрсөн хугацаанд олон мянган хүүхэд багчуудыг үлгийдэн авч Эрдмийн их аянд хөтөлсөн. Тийм л болохоор энэ сургуулийн үе үеийн төгсөгчд Эрдэм номд шамдан суралцсан алдраа балчир үе ирэхгүй дурсан суугаан гарцаагүй. Сургуулийн хонхон дуунаар хөөрхөн догдолж, сурагчийн дүрм товцсаар жигдрийн гоёжсан хөл хөөртэй насаа уяран дурсах хүний амьдралын бас нэгэн жаргал билээ. Монгол улсын гавьяат багш бүдээ захиралтай хаан уулзагчлалынхаа нийт хамт олонд болон одоо суралцж байгаа хөөрхөн хүүхдүүдтэй сурагчтай 50 жилийн байрын мэндийг нийт төгсөгчдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье. Бид нар 3 дугаар ангиас эхлээд 10 дугаар анги төгсөл хавар намрын ажилд явж исэн. Тэр одоо ажлын үр дүнд бид нарыг одоо ямар ч ажлыг гололгүй хийдэг. Тэр ажлынхаа үр цөмийг ард нь гараад бид нар баярлдаг. Баярлсныхаа дараа одоо энэ ямар ч ажлыг гололгүй хийж байгаа зэрэг тэр тууштай үнэн зүтгэлтэй явсны ачаар өдий зэрэгт одоо хүрсэн маань бас энэ сургуультай бас түүхэн холбоотой гэж үзэж байна. Би бол яг хөө ингээд 69 онд одоо баг сургуулаа одоо төгсөөд Улаанбаатар хотод шилжиж орж ирж энэ одоо Улаанбаатар хотод шилжиж ирснээс хойш бол би энэ тамир одоо энэ спортын чиглэлээр бол бас хичээлж охин жилүүд барилдаанаар одоо анх хичээлснээр одоо ингээд одоо олон улсын хэмжээний мастер одоо болж одоо Монгол улсын одоо гавьяат тасгалжуулагч шинжлэх ухааны доктор профессор гэсэн энэ цолыг одоо болтол одоо ажиллаж одоо амьдрахтаа бол энэ цолтой боллоо. Тэгээд энэ бол миний одоо бага наснд энэ одоо сургуультай байхдаа энэ хүүхдүүдтэйгээ найз нөхдөдтэйгээ оролцсон насалдаж явсан. Ингэж бие бэлтрийн бас хүчтэй тамир сууж, ухаан сууж ирсний одоо энэ гавьяа ингээд одоо төрлөкс одоо сургууль, баг сургуулиан төгссөн. Энэ одоо хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ 50 жилийнхаа одоо хойд өөрийнхөө одоо ангийн хамт олон багш нар, эрдэмтэн багш нар энэ зохицлын одоо захирал удирдлага энэ нийт одоо төгсөгчдөө баярын одоо мэндийг төвшүүлж байна. За юуны өмнө сургууль 10 жилийн 2 дугаар сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчд за тэгээд найз нартаа бас ангийнхаа хамт олонд төгсөлтийнхаа хамт олонд бас баярын мэндийг хүргэе. Мөн бас дөрвөн хүмүүжүүлсэн багш нар одоо энэ сургуулийг одоо удирдах байгаа удирдлагууд бас эрдэмтэн багш нартаа баярын мэндийг хүргэе. 10 жилийн сургууль маань одоо хан уул зохицлоо маань үнэхээр өргөжөөд тэлээд үнэхээр сайхан болсон байна. Бид нэр 2 жилийн өмнө одоо өөрсдийнхөө сургуулийг өөр очиж хуучин сургуулийг бүрээ. За хуучин ангиудаараа орлоо. Мөн хан уул зохицлын дээр өргөгдсөн том сургуулиар бас орлоо. Бас айгүй гоё сайхан сэтгэлдлүүд төрсөн. Тэндээс бас биднийг бас их сайхан хаалган дотн хүлээж авсан. Тэгээд ангийнхаа 25 жилийн уулзалтыг бид нар бас 2 жилийн өмнө хийжсэн. Тэгээд үнэхээр сайхан анги хамт олонтойгоо уулзаад сэтгэл хөдлөжүүлээ. За өнөөдөр бас тэр зохицлын сургуулиас олон авьяаслаг залуучууд, сурагчид төрөн гарч чад бас баяртай байгаа. Тэгээд сургуулийнхаа нийт удирдлагууд эрдэмтэн багш нартаа ойн баярын мэндийг хүргэе. Бүгд сайхан баярцаагаарай. За нийт төгссөн төгсөгчдөө бас амжилт бүтээлийн дэдэг хүсье. Араасаа олон шилдэг залуучууд энэ сургуулиас хан уул сургуулиас зохицлын сургуулиас төрөн гахвалтгай гэсэн сайхан юруудыг бишүүлье. Би бол энэ сургуульд анх 1984 онд одоо элсэн орж Эрдмийн аав усгийг сурж байсан. За сургуулаа төгсчод 1998 онд одоо сургуулийнхаа зохицлын сургуулийн хичээлээр эхлэгчээр бас одоо төлөвлөлтөд ажиллаж байсан. Тэгэхээр миний одоо амьдралын Эрдэм номын аав усгийг одоо анхны одоо хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн ийм удаач үедээ сургууль байгаамаа. Тэгэхээр энэ сургуулийг төгссөн олон одоо шавнар нь Монгол улсын өнцөг болон бүр дэлхийн одоо улс орнуудад бас сайхан ажиллаж амьдарч одоо ингээд явж байгаа. Сургуулийнхаа нэрийг бас өндөр төргөөд ингээд явж байгаад бол бид бүхэн одоо маш баярлалдаг. Тэгэхээр сургуулийн ой маань 2018 онд тохиож байгаа нь бас одоо 50 жил одоо гэдэг бол бас түүхийн 50 жилийн түүхийг бас
Монголын одоо боловсролын салбарт үнэтэй өв нэмэр оруулж бүтээсэн нь бол бид бүхний бахархал юм аа гэж үзэж байна. Нарийн хаач буйнаар олж авсан мэдлэг боловсрлоороо өнөөдрийг хүртэл ийм өндөрлөлт гарсандаа сэтгэл дүүрэн байж дэнжийн сургууль гэдэг цагаан байшингаа өргөлж бодож санаж явдаг. Тэгээд манай сургуулиас бол маш олон алдар говьяатай хүмүүс төрсөн, цааш олон одоо чадaltaй ажил хүмүүс төрөх ийм сайхан бааз зүйтэй сургууль. Тэгээд өнөөдөр бол улсын хэмжээний нэртэй төртэй сургууль болсон байгаад нь бол төгсөгчний хувьд бол маш талархаж явдаг. Энэ сургууль маань бол олон сайхан эрдэмтэн, доктор, багш, судлаачдыг одоо төрөн гаргасан ийм сайхан түүхтэй, ийм сайхан дурсамж өгүүлсэн ийм сургууль байгаа. Энэ сургуулаараа би барахаж, энэ сургууль төгсөгч болсноороо би бас энэ зэрэгтэй, энэ одоо ажил албан тушаалд эрхэлж явж байгаад энэ сургуулийн хувь зүйтэй бол салшгүй холбоотой гэж бодож байна. Сургууль гэдэг хаврын хавар төгсөгчтэй үүдэх нь намрын намар шуудаа үдэх нууртай адилхан уяралтай, намрын намар сурагчтай тосох нь хаврын хавар шуудаан тосох нууртай ажилхэн жаргалтай. Хаяа хязгааргүй их эрдмийн зам тосч жигүүр ургуулж, зах хязгааргүй амьдрал аян таныг үдэж итгэлийн түлхөр өөрчлүүлсэн төрлөх сургуульдан заавал нэг очоорой. Авьяас билэг оюун мэдлэгээ нээн хөгжүүлж, ажид багшийн сургаалаар тарих зүрх ангигээрүүлж, ангийн хідэн андуудгаа тохой залган суусан 10 жилийн баяр баясгалан ахаад нэг мэдрээрээ. Танил дотн сурагчийн ширээ, цагаан зэр дээр яриадл бичсэн хүрэн самбар, шил той шиг илэлдсэн анги танхим таныг тэсэн ядан хүлээж үд итгээрээ. Төрлөх сургуулийнхаа 50 хавар, 50 намрын хаанан та байснаа хидэд нь хамт явсноо эргэцүүлж нэг санаарай. 50 жилийн түүх үтээсэн энэ сургуулийг олон захирал удирдах, үе үеийнхэн түүхийг бүтээлцсэн. Тэгвэл энэ 5-10-ны сүүлийн 20 гаруй жилийн түүхтэй нь Монгол улсын гавьяа төгш бүдэд туяа захирлын амьдрал салшгүй холбоотой. Хүүхдийн баяр хөөр цалгиж, инээд наргаан, дуу хурц хураацсан сургууль хэмээх их айлын босгоор бүдэд туяа багш алхан орж, эрдмийн өргөний эзэн босноос хойш нэг л мэдгэд 41 намар, 41 хавартай золгожээ. Энэ дундаас 21 жил нь Дэнжийн сургуулийн дэлгэр их түүхтэй холбогджээ. Жилийн намар шинэхэн шавнараа ихийн сэтгэлээр инээмсэглэн тосч, хаврын хавард төрсөн гэршгэ энэгшин дассан төрлөх сургуульда хорогдон шүүгэх төгсөгч хүүхдүүдээ амьдралын аянд нь үдэхтэй. Гүнийг баярын нулимс ихэрлүүлэн доглох багш хүний амьдралын зовлон жаргалыг амтлах болсноос хойш дүүрэн бүтээлтэй 4-10 өнгөрчээ. Мянган 997 онд Бүд туяа багш Дорнод аймгийн одоогийн хан уул цогцлборт шилжиж ирлээ. Арай дээхэн үеийн Дорнодынхан Дэнжийн сургууль гэдэг хуучин нэрээр нь андахгүй Чойвлсон хотын баруун зах гэр хорооллын хүүхдүүд сурдаг нэг давхар намхан цагаан байшингуудтай 91 сургуультай ингэж ил хөв заяагаан холбосон билээ. Бүд туяа багш сургууль гэдэг их айл хэмээх дурсамжтай. Хэн нэгэн зэмлүү шүүмжлүүлэхдээ ердөө гутрадгүй. Харин надад хийх юм байгаа юм байна да гэж өөрийгөө хурцлж үргэлж зогсолтгүй ажилтай байхыг хүсч хөдөлмөрлөдөг. Бага нас маань л намайг хөдөлмөрч болгосон доо. Энэ түүний байнга хэлдэг амьдралдаа мөрдлөг болгодог үгс. Тэрээр Дэнжийн сургуулийг улсын тэргүүний сургууль болон дэгжүүлэн хөгжүүлж 1997 оноос хойш энд ирсэн цагаас л эхлэн төвхнүүлж өдий зэрэг төргсөн нь түүний гавьяа гэд хэлчихэд хинч маргахгүй үзээ. Бүдээ багш дурсамжтай Цомролгоон нээсэн цэцэг шиг сургуулийн хашаа анги танхимыг чимсэн цэцэгхэн хүүхдүүдтэй би хайртай. Тэдний амжилт алдаа бүхэн намайг ухаарал, улам мэх, улам сайн ажиллах сэтгэлийн хөг болж хурцалдаг. Хүүхдийн инээд хиндэж хомддгүй гинэн зан, цайлган сэтгэл, ажил амьдралын маань утга учирна. Ангийн багш байхтаач, тэдний удирдагч байхтаач цоглох зүрхэн зориулсан хайртай багш нь байх гэж 41 дэх хавартайгаан зулгаж байна. Хүүхдийн буян заяа ихээ хэмээн бичжээ. Хан уул цогцлборынхоо тулгын чулууг нь тулцаж, захирлаар нь ажиллаж байгаа сүүлийн 20 жилийн дотор тэрээр сургуулаа ёстой л өөдөн татаж өнгө нэмсэн гавьяатай.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Монгол Улсын тэргүүний үндэсний лаборатори хан уул цогцлбор сургууль. Хаан их тэтгэмшиг энэ эрхэм нэр алдрыг олж авах гэж хан уул сургуулийн захирлаасан үйлчлэгчэн хүртэл олон жил ууггүй хичээн зүтгэж нөр их хөдөлмөрлсөн. Төрөлх сургуулаа ингэж хөгжүүлэхэд багш сургууль хүмүүжүүлэгч, аж ахуйн ажилтнуудаа манлайлан удирдах, үлгэрлэн дагуулж зүтгэсэн бүдээ захирлын үүрэг оролцоо ихэ. Өнөөдөр хан уул цогцлбор сургууль улсын хэмжээнд 40 буй үндэсний лаборатори сургуулийн нэгээр тодорч ажил амжилтынхаа үр дүн хүртэн улсын тэргүүнийг их эрхэм цолоор нэрэн чимж 3 сургуулийг нэгтгэсэн цогцлбор болон хөгжиж Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн боловсролын нэгэн гол цөм болон хөгжиж байна. Хүүхэд бүрээ инээд хөрөөр ухтаж аз жаргалаар үдье гэсэн сайхан урайтай үндэсний лаборатори хан уул цогцлбор сургууль хүүхэд шүүгсэн их өргөөндөө номын их авшиг хүртээж хүүхэд үр номтой нөхөрлөх гигэн ордны өндөр үүдийг нээсэн. Монголчууд эртнээс нааш эрдэм номыг эрхэмлэн, ном судраа торго дуртанд баримтаглан хоймортой залан дээдэлж ирсэн оюун билэгт ард түмэн. Энэ сайхан өв боломжлол үеэс үед өвлөгдөн ирсний илэрхийлэл болж Дорнод аймгийн улсын тэргүүний үндэсний лаборатори хан уул цогцлбор сургууль үндэсний жишг номын өргөөг байгуулсан нь энэ юм. Тус номын өргөө нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлог тохируулан ном унших дата нөхцөлийг хангасан, орчин үеийн шинэлэг тогтчлт, ардын уламжлалт ахуй соёлтой уялдуулан тохижуулсан 4 танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо боловсролын түүч лаборатори сургуулийн хувьд бүхнээс илүү одоо имийг гаргаж боловсролын тогтолцооны шинжилгээг одоо эвдэж явах хэрэгтэй. Яаж одоо өнөөдөр энэ бид нэр жил бүхэнд бас одоо үе үеэр нэг юм хийж санаачилдаг. Одоо энэ жил бид нэр ер нь манай одоо гол юу гэдэг номын сан байсан. Монголд байхгүй номын сан гэж би бас өөрөө энийг хэлдэг. Зөв дэлхийд нь ч юм тийм Монголд байхгүй номын сан. Ерөнхий боловсролын сургуулиудад ийм номын сан байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдөө бусдад үлгэрлэж нөгөө одоо боловсрол соёлын шинжилгээний яамны одоо төшид сургуулийнхаа хувьд бусдаас одоо манлайлагч байх хэрэгтэй. Аль болохоор дандаа илүү юм сэтэж. Гэхдээ зүгээр нэг юм өнөөдөр өнгөцгөн тадаасаа биш. Доктортой хамт олондоо дутуу юм үлдээхгүй юмсан гэж. Авсан цагаас хойш нэлээх бодож явсан. Тэр нэг хоёр л ажил одоо үлдээд байгаа юм. Тэр нь дотор байр, багангийн одоо хичээлийн байр. Өнгөрсөн 2018 оны одоо 17 оны сүүчийн хилцүүлэг 8 оны сүүчийн хилцүүлэг хүртэрүүд энэ улсын хурл дэмжигдээд явж байсан. Тэгээд нөгөө засаг солигдоод энэ хоёр маань хоёулаа байхгүй. Ядахна би дотор байр маань ороод ирэх байх гэсэн чинь аль нь ч байхгүй бас. Тэгээд сая цогцлноо сайд энтрийг ирэхэд хилээд явсан. Одоо 19 онд бол ямар ч хэсний дотор байрны үнэр үзэгдэх байх. Тэгээд тэрийг ядаж одоо бариуд чадахгүй махад нэг үнэртэй одоо төсвийн суулгаад өгчвөл одоо би эднэртэй үлдээх хамгийн том гавьяа гэж бодож байгаа. Хан уул цогцлбор сургуулийнхан Монгол улсад байхгүй ийм шин номын өргөөтэй дөөн бахархдаг. Энэ өргөө номтой танилцах анхны танхим, ардын аман зохиолтой танилцах танхим, Монголын болон дэлхийн сонгодог зохиолтой танилцах танхим, цахим уншлахын танхим гэсэн 4 уншлахын танхимтай. 2017 оноос 2018 оны хичээлийн жил тус сургуульд бага ангийн 23, дунд ангийн 15, ахлах ангийн 10 бүлэгт нийт 1610 сурагч суралцж байна. Нийт 150 багш ажил хэсэгтэй. Дашрамт өртөхөд дотроо шүдний имлэгтэй Монгол улсад ганц байдаг сургууль нэ. Хуучин цагт боржуулын үгэд суралцдаг гэх даруухан тодтолтой намхан цагаан навсгараг их очтой хуучин динжийн сургуулиудгөө 928 хүүхдийн орчин үеийн хичээлийн шинэ барилгатай болж нэг ээлжинд хичээлснээр сурагч дан сургах хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх тал дээр онцгой амжилт гарган ажиллаж байна. Сурагчдыг хөгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх олон анги танхим лаборатори шинээр нээгдэж багшлах боловсон хүчин, ур чадвар, арга зүйн жилээс жилд дээшилж байна.
Үүний үр дүнд аймаг, хот, улсын олимпиадын аваргууд олноор төрж, ихэнх төгсөгчд нь ихтэй сургуульд элсэн суралцж, улс гэрийнхэн хөгжлийн хөдөж, ус нутгийнхаа нэрийн хуудас болж яваа нь сайхан. Энэ л сургуулийг төгссөн шавнар нь төр түшилцэж, түмэндээ үнэлэгдэн, эх орондоо төдийгүй их дэлхийнхэн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч сайн яваа нь сургууль багш нарын хувьд юутай зүрлэшгүй их баяр бахархал билээ. Мэдээлэл технологийн өсрөнгөө хөгжлийн энэ 90 зуунд сургууль боловсролын салбар улам хурдтай хөвсөн өөрчлөгдөж дэвшин дээшилж байна. Тус сургуульч өнгөрсөн 50 жилийн хугацаанд бага сургууль, 8 жилээс 10 жилийн сургууль, 10 жилээс цогцлбор сургууль, Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны харьяа лаборатори сургууль болтлоо өргөжин тэлж, Сум аймгийн тэргүүний сургууль гих суу алдраа 2013 онд улсын тэргүүний сургууль хэмээх дархан цолоор чимсэн. Энэ бол энэ л сургуулийн багш ажилтан удирдлага хамт олонны хамтын хөдөлмөрийн багтам үр дүн билээ. Энэ л сургуулийнхан Монголын боловсролын салбарт гэрэл гэгээ нэмсэн олон ажлыг эхлэн санаачлагч хөгжлийн түүчэн байсаар ирсэн. Тухайлбал 2011 онд боловсрол шинжилгээ ухааны яамны харьяа лаборатори сургууль болсон тэрл түүхэн мөч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний лаборатори сургууль байгуулах санал санаачлагыг тус сургуулийн төгсөгч Монгол улсын 26 дахь ерөнхий сайд Батболдын засгийн газар гаргасан нь үнэхээр холыг харсан хөтөлбөр байжээ гэдэг нь өнөө уламж тод харагдаж байна. Хүүхэд нэгүрээ хөгжүүлэх авьяасыг нэг ажлыг орон нутгатаа төдийгүй улсын хэмжээнд загвар болгон хэрэгжүүлсэн тус сургууль алсын хараагаа зөв тооцсон 5 жилээр сургууль хөгжүүлэх бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх болсноор аймаг төдийгүй улс дан тэргүүлэгч боловсролыг түүжээлэгч хамт олон болж чадсан билээ. Тэд өөрсдийнхөө гар сэтгэлээр улс дан тэргүүлэх үндэсний хэмжээний лаборатори сургуулийг бүтээн босгож чадсан. Басгүй үүнээс ч илүү бүтээн босгох унган сургуулийнхаа улс Монголынхон бахархал болсон сурагчдынхаа мэдлэг боловсрал амжилт үтээлээр дэлхийд нэрэн гаргах цаг ойрхон байна. Хан уул цогцлбарын хаан цадиг ийм буюу. Энэ цадиг түүхийг гардан бүтээсэн бүд туяа захирал түүний эвсэг бүтээлч хамт олноор үе үеийн шавнар нь бахарх нам өнөөдөр маргааш ирээдүйдээ зориг тэмүүлэл итгэлтэй эргэн төлөвшүүлэх эрхэм зорилгоо түгээвүүлсэн тус сургууль энэ л их айлын ачааны хүндийг үрж сурч мэдэг хийх хүслийг зөвд заам чиглүүлж урлан бүтээж өөггүй зүтгэж яваа багш ажилтнуудаараа бахарх нам бас хүү 50 жилийн өндөр их түүхийн хөлгөн их судрыг бүтээлдсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан ажиллагсад эрдмийн өргөөндө баримтгэлж үлдээсэн эгэлгүй сайхан дурсамж инх жаргалтай хүүхнасаа санагалзан дурсах төгсөгчдөн цаглашгүй дээдийн сайхныг хүснэм. Нар эхэлж тусах дорны удам талд намуухан хэрлэн гол урсах дорнодын цэнхэр илгэн дээр домог түүхт Баатар хотноос сүндэрлэх Динжийн сургуулийн 50 жилийн түүхтэй дэлгэр сайхан болно. Баян төмөнгийн Орос цэргийн эмнэлгийг засварлаж багшийн сургуулиар эхэлсэн боловсролын ууган өргөний түүх 50 жилийн зуны дунд сарын шинийн 3-ны бэлэгт сайн өдөр тохиож буй. Энэ бол номын их өргөөнийхөө намтар түүхийг хамтдаа бүтээсэн үе үеийн багш ажилчид төгсөгчдийн их баяр билээ. Энэ бол сурагч хүүхдүүд, сургууль багш нараа байнга дэмждэг төр захиргааны байгууллага, аймаг орон нутгийн удирдлагууд, эцэг эхчүүд, инхри бяцхан шав нарын их баяр билээ. Энэ бол динжид дэлбэлсэн их өргөөний дэлгэхэд бичгэлсэн их түүхийн оргил нүлээ. Хүүхдийн айзамч шуугаан нь эрдэмтэн багшаан хүлээн, хүрэн самбар цагаан цэрд эздээрэн гоёх гэж хүлээн, хараа татсан динжин ногооны үнээртэй хүлээн, хүсэл мөрөөдлийн өргөөн үүдэн нээж хүлээн. Намуухан урсах хэрлэн гол нь чимээ чагнан хүлээн,
Номын их өргөн өргөжин тэлэн хүлээн намлаг сайхан багш нар нь дурсамж хүүрнэн хүлээн насан багын найзууд нь уулзахыг яран хүлээнэ. Хагас 100 жилийн өндөр их дүүхтэй төрлөх сургуулийн минь налдар хан уул шигэн өнөд өндөрт дуурсах болтугай.